За эрхэм үзэгчтэй та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэн барья. За өнөөдөр тун удахгүй 5 сарын 26-нд зуны ихэнх сар гарч Бурхан багшийн их дүүцэн өдөр эхэлнэ. Энэ дүүцэн өдрийн үйл ажиллагааны хүрээнд Монголын Бурханы шинтэн ард түмэн өөрийн байгаа газар орноо Бурхан багшийн айлдвар сургаалыг эрхэмлэн дээдэлж хүндэтгдэг монголчууд маань бас төрөл бүрийн зан үйл үйлдэж байгаа эдгээрийн энэ ажлын хүрээнд өнөөдрийн хувьд Америк нэгдсэн улс дахь Вашингтон DC орчны буддист монголчуудын нийгэмлэгээс эерэг хандлага эрүүл байхын үндэс аяны хүрээнд монголчуудаа хийж буй ажил үйлийнхаа талаар танилцуулахаар энэ танилцуулгын үйл ажиллагаа явуулж байгаамаа. Ингээд урилга хүлээн авч цахим орчинд хөрөлцөн ирсэн нийт илэг дахин тус та бүхэндээ энэ үдшийн амар мэндийг өргөн барья. Улаанбаатар хотод бол үдшийн цаг, за Америкт бол өглөөний цаг болж байгаа. Ингээд өнөөдрийн энэхүү танилцуулгын үйл ажиллагааг нээнүүх хэмээн DC орчны Бурханы шинт монголчуудын нийгэмлэгийн тэргүүн ган хуйгагаа урьж байна. За сайн байцгаана уу. За юуны өмнө электроникт монголчууд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэн мэдчлээ. За эрүүл хандлага эрүүл байхын үндэс гэсэн энэ сайхан аяныг зохион байгуулж байгаа Бода продакшны хамт олон гүрсэттэй болон та бүхэнд энэ төрлийн баярлсан талархснаа илэрхийлэхийг хүсэж байна. Ингээд манай Вашингтон DC хот орчимд байдаг Бурханы шашинтай монголчууд бид бүхэн ингээд энэ ярилцлаганд бас ингээд оролцоо гэдэг хүсэл тавиад энийг сайхан хүлээж авсан их баяртай байна. DC хот орчмын монголчууд Бурханы шашинтай бид бүхэн бас өдөөгөөс 6 жилийн өмнө сажигэнтэн энд морилоод сайхан айлтвар хийж явах үед учран золгоод ер нь хэдүүлээ зохион байгуулалтаа сайхан нийгэмлэг бизнес байгуулад энэ сайхан багш нарынхаа айлтгал номонд ингээд зохион байгуулалтаа оролцож яваа гэдэг үзлэл нийлээд энэ нийгэмлэг үүсгэн байгуулж байсан. Тэрнээс хойш мэдээж хэрэг бид нар өөрсдөө энэ олон сайхан багш нараас суралцахаас гадна энд өсч хүмүүжж байгаа хөөх залуучууд хойш ирээдүйдээ бас энэ Монголынхаа Бурхан шашны зан үйл хийгээд ер нь түүх соёл энэ бүхнийг өвлүүлэн үлдээхэд бол биднес бас ахмадуудын хувьд бол бас нөлөө үзүүлж ингэж байхын зүйтэй маа гэсэн зорилгоор энэ нийгэмлэгээ анх байгуулж байсан. За тэр цагаас хойш мэдээж энэ DC хотод Монголоос бас нэлээд олон монгол багш лам хуврагнаар морилон биднес тэднэрийг урьж хичээл ном заалгаж эднээсээ сургаал номоос нь бол сонсч байсан. За түүнчлэн энэ тэгт суралцж байсан манай зоригт багш гэдэг багш энэ DC хотод байсан. Тэр зоригт багш маань бол бас энд биднэрт бол анхлан бас Бурхан намын бодиморын зэрэгээс ахуулаад олон сайхан ном бүтээлийг бол биднээс зааж анхныхаа тийм сургалтыг зохион байгуулж эхэлж байсан. Тэрнээс хойш Монголоос бас манай ганц нэгжлийн хэдийн гавж Лувсан самч багш энд ажиллаж амьдрахаар хүрэлцэн гэрээ тэнд энд ирсэн ирснийхаа дараа бол бас энд йога төв болон Монголын Бурханы шашны соёлын төвийг үүсгэн байгуулад хичээл сургалт шашны зан үйлийн олон сайхан арга хэмжээ зохион байгуулж байсан. За тэр хугацаагаар Монголд буцсан байгаа ч гэсэн Монголд байгаа ч гэсэн Монголоос бас онлайнаар хичээл сургалтаа явуулаад цаашдаа бас байнгын барилга байгууламж бүхий сүм хийд бүхий тийм төв байгуулахаар бас ингээд санаа зорилго нэгдээд ажиллаж байгаамаа. За мөн Индиана Блумингтонд байдаг манай ажиг агент ингээд сайхан бас DC хотноо морилон энд сууршин амьдарч байгаа. Гэгэнтэн маань үнэхээр биднээс бас буян номын сайхан хичээлийг бол онлайнаар ингээд төм олон төлөвлөж яадаг. Гэх мэтээр манай DC-гийн буддист бидний хувьд бол ингээд сайхан багш нар ингээд тасрахгүй энэ сайхан номын дуу сонсоод ингээд байсааж байгаа их баяртай байдгийн. За ер нь зүгээр түүх ингээд сөхөө таарсан ч гэсэн хамгийн анх Монголоос Америкт бол яг далийн утгад жамсран жугаа хөрөлцөн ирж Америкт бол Монгол амьд бурхан заларсан хэмээгдсэн тийм сайхан дурсгалтай түүхтэй байдгийн билээ. Тэрний дараагийн хүн нь болохоор далийн утгын шав жамбалд орж байгаа гэж сайхан өгшин байсан. Тэгээд далийн утгад зориулаад нүж ирсэн хотод Нисан гэдэг дацанг байгуулаад тэрэндээ
одоо жил болгон одоо энэ сайхан хурал ном зохион байгуулад бид нар ч гэсэн одоо анх ирчээд тэнд бол одоо идэвхтэй оролцож очиж ингэж сайхан буян номын зам үйлд оролцож байсан. Гэх мэтээр одоо энэ сайхан одоо өвдөөцийн буйныг төвчээлээд одоо Америкт бол зөндөө олон мужуудад одоо мөдийн шашны төв хийдүүд байгуулагдаад олон сайхан Монгол ам залуучууд одоо энэ үйл ажиллагааг одоо хариуцаад явж байгаа. Түүнтэй нэгэн адил одоо DC хот орчмын буддистууд бид бас одоо ингээд бас энд нэг зохион байгуулалт үйл ажиллагаа явуулъя гэдэг ингээд хамтраад ажиллаж байдаг. Бидний хувьд бол бас нэлээд хийсэн бүтээсэн юм их байдаг. Зөвхөн өөрсдөө бас ингээд сурж сонсохоос гадна бас дээрхэн гигантын далай багшийн болон одоо бусад одоо гигантын багш нарын одоо өөр мужуудад болон одоо энэ тэхэднээс болж байгаа арга хэмжээ эднээс бол бичлэн очиж тэнд одоо мөргөл айлтарт нь сууж одоо ингэж сайхан очиж байсан. За түүнчлэн одоо бас энд буддийн шашны болоод зам үйлийнхаа одоо янз бүрийн арга хэмжээг хүүхд орчуудын дунд зохион байгуулах улмаар одоо буйны янз бүрийн ажил үйлсийг одоо зохион байгуулж хийж ирсэн. За өнөөдрийн нөхцөл байдал бол дэлхийн нийтийг хамраад байгаа сар тахалтай энэ хүнд хэцүү цаг үед ч гэсэн одоо фронтны шашнууд биднес одоо эрг зөв хандлагаар биеиндээ туслах сайхан сэтгэлийн үднээс бол одоо энд Вашингтон DC хот орчмын монголчуудын холбоо болон одоо зарим бусад байгууллага хүмүүсийн зохион байгуулж байгаа буддийн шашны болоод одоо энэ зан одоо эвлийн болон одоо сэтгэл санааны эд материалын тусламж эднес хүргэж байгаа юм аянгуудад одоо идэвхтэй оролцож өөрсдийн зүгээс одоо боломжтой сайхан зүйлээрээ бол одоо ингээд тусал дэмжиж одоо энэ одоо янз бүрийн үйл ажиллагаануудыг дэмжиж ажиллаж ирсэн юм аа. За тэгээд одоо энэ мэт одоо энэ олон зүйлийн талаар бол өнөөдөр бид нар бас ингээд манай бусад гишүүд төлөөлөгч нар маань өнөөдрийн ярилцлаганд оролцож ярилцах байх. Тэгээд одоо юуны өмнө одоо бид бүгдээр одоо нийлээд одоо энэ хөтөлбөрийн дөрвөн үнэн буюу одоо цаглашгүй дөрвөн сэтгэл үүсэх одоо энэ дөрвөн мөртийг одоо бүгдээрээ цуг уншаад энэ сайхан ярилцлага эхэлье. За тэгээд бүгдээрэнд нь баярлалаа. Тэгээд та бүхэн идэвхтэй орсноо гэж итгэж байна. За баярлалаа. За та уншилгаа цаглашгүй дөрвөн сэтгэл үүсгэх уншилгаа үлдэх нь. За тэгээд бүгдээрээ сайхан хамтдаа уншицгаая тийм. Тийм бүгдээрээ сайхан уншин тэгтээ микэнэхгүйгээр дордорон сайхан залбираад уншичнаа хэвлээ. За хамаг амтан жаргалан хийгээд жаргалангийн шалтгаанаар төвлөр болтугай. Хамаг амтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас хагасх болтугай. Хамаг амтан зовлон нүгэ жаргалан лугай үл хагасх болтугай. Хамаг амтан ойр холд тачаах ба уурлахаас хагацсан тэгш сэтгэлээр орших болтугай. За ингээд. За манай дараагийн За баярлалаа. За дараагийн нийгэмлэгийн гишүүн дэлгэр цогт та нийгэмлэгийнхаа үйл ажиллагааны талаар болоод энэ одоо өнөөдрийн ярилцлага. За уучлаарай энэ төр техникийн саатал гарч байх шиг байна. За манай дэлгэр цагт бол монголчуудын холбооны тэргүүн манай буддист холбооны одоо голлох гишүүн одоо үнэхээр одоо бас энд бол DC-ийг монголчуудыг нэгтгэж одоо энэ бурхан шашныхаа тан үйлийг гүйцэтгэх хийх ажил дээр бол үнэхээр үлгэрлэж яддаг одоо сайхан хүн байдаг. Одоо бид нар бас энэ сайхан хамт олонтой ингээд бүгдээрээ нийлээд үйл ажиллагаа явуулж байх хэрэгтэй гэдэг юм аа. За уучлаарай. Миний юу сүлжээ оноод байна. Яахад унаад байгааг бодох. Тэгэхээр би нэг шүүхийн хэдэн үг хэлээ. Энэ хооронд тасалчуул одоо өршөөгөөрэй. Намайг дэлгэр цог гэдэг одоо Вашингтон хотод амьдардаг бурхан шашинтай хүмүүсийн бас нэг нь байна. Тэгээд өнөөдөр одоо энэ Buddha Production-тай нээлж энэ эрэг хандлагын тухай энэ уулзалт хийж байгаад их талархаж байна. Тэгээд одоо өнөөдөр энэ өдөрт бол бүгдлхийгээрээ бид нэр хэцүү цаг үеийг давж байна. Энэ цар тахал гэдэг юм бол бидний үед үзээгүй байсан, дээр үед болдог гэсэн. Тэгэхээр энэ үед одоо бид нар ямар байх ёстой вэ? Буддист хүмүүс ямар байх ёстой бэ гэсэн утгаараа энэ уулзалтыг хийж байгаа гэж ойлгож байгаа. Тэгээд энд бол би хэдүү хэлэхдээ бол зүгээр өөрийнхөө жишээн дээр бодлоо. Бид одоо эрг сэтгэл үүсгэхийн тулд юу хийдэг юм бэ? Яах ёстой юм бэ гэдэг би өөр дээрээ бодохоор өөрийн жишээн дээр харахад бол энэ за миний хувьд бол одоо хангалттай цаг хугацаа зарцуул.
За уучлаарай, техникийн саатал түр гарлаа. Тэгэхээр дахиад нэг ярих боломж гарна хаа гэж бодож байна. Дараагийн хүн ороод ирэх шиг боллоо. Ороод ирвэл яг ярьчнаа. За энэ шууд одоо цахимаар дамжуулагдаж байгаа учраас интернетийн хурдаас хамаарсан юм тасалбал түр гардаг юм уучлаарай. За ер нь би бол хэдэн үгээр нь хурцсахгүй болоод энэ интернет хурцхгүй байх шиг байна тийм. Тэгээд энэ цаг үед бид нэр одоо яаж байх ёстой юм бэ гэдэг ингэдэг одоо мэрэгдээс олон мянган жил одоо шүүн тунгаасан одоо шүүдрийн ус мэд ариун сургаалууд байгаа. Эннээс би одоо жишээ нь өөрөө хэр хүртдэг юм бэ ингээд өдөр тутмын амьдрал дээр харахаар би бол ерөөсөө хангалттай цаг бол зарцуулдаг юм байна гэж бодлоо. Магадгүй эргэн тойрны харахад бас бид нэг иймэрхүү тал бас нийтлэг байж магадгүй гэдэг санагдлаа. Ягаад тэгэхээр одоо мэдээж бид нэр ахуйн амьдралаа өдөр болгон хөөцөлдөж яваа. Хичээл, ном, ажил бүх юм хөөцөлтөнд тэгэлгүүч яваа. Гэхдээ бид нэр өөрсдөө боломжоо шахаж хэр ихээр одоо энэ эрдэмт мэрэгдийн сургаалыг сонсч байна гэхээр миний хувьд бол ерөөсөө хангалттай сонсдог юм байна. Би бол одоо жишээ нь өдөрт одоо ньюс мэдээ юу гэдгийг одоо сошиал юм дээр бол харьцуулж байгаа цагаа хараад одоо хэрэггүй мохчгаа хараад би өөрөө одоо номд юу анхаарал хандуулж яаныг харахаар ерөөсөө миний хувьд бол болдгүй юм байна. Тэгээд одоо хүн гэдэг өөрөө сэтгэлийн амьтан хүний жаргал зовлонтой байх, хүнд юу байх, ямар байхаасаа илүүтэй хүний сэтгэл өөрөө ямар байна гэдгээсээ хамаарч бид нэр жаргал зовдөг гэдгийг одоо бидний одоо өвдөөс сургаж ирсэн байгаа. Эрдэмтэн мэрэгэн багш сургаж ирсэн байгаа. Тэгээд энд яаж хүрэх замыг бол их сургасан байна. Тэгэхэд бид нар өөрсдөө бол ер нь одоо за дахиад түр хүлээгээд боломгүй бол дараагийн хүн бэлтгэлтэй байгаараа ороод ирлээ. За үргэлжлүүлээрэй хаа. За ёстой уучлаарай. Тэгэхээр бодлоо хүний сэтгэл одоо бурхны номонд хэлсэн байдаг. Хүний сэтгэл гэдэг бол дөрвөн талдаа ингээд сонгортой байшингийн онгорхоо сонгортой байшингийн голд байгаа лаа шиг юм аа. Энэ сэтгэл элдв юм болоход одоо хуурах, унах одоо ингэхдээ амар байдаг. Тэгэхээр их амархан байдаг. Тэгэхээр энийг бол бид нэр өөрсдөө өдөр тусмын одоо сэтгэлээ одоо дадлах хийх тийм ээ. Тэгжээж энийг энд хүрнэ гэснийг одоо та мэдээж одоо сайн мэддэг баг. Тэгэхээр бид нар зөвхөн нэг хурдхан шиг нэг хитэн тарин уучаадгүйгээд өглөөдөө 5 минут, оройдоо 5 минут бүр цаг гаргаж байгаа суугаад залбираад өөрийн төлөө, өөр хотын хүмүүсийн төлөө тэгээд бүгдийн төлөө залбираад ингэж байх ёстой гэж сургасан байдаг. Тэгээд би өөр дээрээ дүгнж хэлэхэд бол ер нь бол энийг хангалттай хийхгүй байна гэж үзээд байгаа. Тэгээд дахиад мэрэгдийн сургаснаар бид нар энийг сайхан сургаал ном байхад энийг сурахгүй явна гэдэг нь одоо нөгөө цэнгийг ариун устаа мөрний хажууд суугаад сангаж байгаа хүнтэй адилхан гэсэн байдаг. Тэгээд энэ үед бол бидний хүсэх юм бол зөвхөн өөртөө дотоохоноос гадна бас бусдын төлөө мөргөж залбирч үргэлж сэтгэж яваарай гэсэн байдаг. Бид нар болохоор энэ өөрийнхөө хүүхдэд хүсгээд тусалдаг мөртлөө магадгүй хүний хөндлөнгийн хүн байх юм бол нэг өрөвдөд өнгөрөх эсвэл нэг шүүмж. За сүлжээний асуудал ер нь тун явдалтай байх шиг байна. За дахиад орж ирлээ. За уучлаарай нэг тэр талаар 5 хэлэх гэж 5 удаа тасарлаа. Та намайг уучлаарай. Хойж үнэстэй гэсэн чинь. Тэгээд бүгдээрээ одоо яг үнэхээр цаг өдөрт ядаж нэг өглөөдөө 5 минут, оройдоо 5 минут гаргаад бурхны хаан өмнө суугаад юм хөнгөө газар суугаад энэ талаар бодож явах хэрэгтэй байх шүү гэдэг. Бол энэ юмыг би хэлж байгаа хэрэг би их мэддэг чаддагтай биш. Би өөр дөрөө анзаараад дүгнээд үзэхэд энэ дүгнэлт хийлээ гэдэг энийг та бүхэнтэй хуваалцъя гэж бодлоо. За их баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр
Бурхны шин бол ер нь бол дотоод сэтгэлийн амар амгалан гэрэл хийх, хувь хүний өөрийн өөрийгөө хөгжүүлэх нь хамгийн зөв зүйтэй юм арга зам. За барууныхан бол энийг амьдрах ухааны Бурхан багшийн айлтвар сургаалыг бол амьдрах ухааны урлаг гэдэг үгнээс урлаг гэж тодорхойлж судлаж байгаа. Тэгэхээр барууны ертөнцид амьдарч байгаа хүний хувьд бас энэ одоо сайхан нарийн ансийг бас мэдэрч чадсан байна. Энэ талаас нь туршлагын сайхан хуваалцлаа. Баярлалаа танд. За дараагийн хүн Минд амар. Микэнэгээд та үзэгч олонтойгоо сайхан мэдлээд тэгээд өөрийнхөө сэтгэлдлийг болоод нийгэмдийнхээ үйл ажиллагааны талаар. За сайн байцгаана уу. Намайг Минд амар гэдэг. Америкийн нэгдсэн улсад 2005 оноос амьдарчээ. Одоо сүүлийн жил гаруй хугацаанд бол ачаад багш нартай таараад уулзраад одоо бүхний шашныг сонирхож судалж явж байна. Сайн байцгаана уу. Монгол түмэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Бямсрын гэдэг. Америкийн нэгдсэн улсын Вашингтон DC хотод амьдардаг. Яг одоо Минд амар бид хоёр бол Америкийн нэгдсэн улс дахь Виржиниа мужид байрладаг Бүрхэн Дарма Сүрья центр дээр байрлаж байна. За яг Монгол хүний хувьас харахад бол Америкийн нэгдсэн улсад үнэхээр буддын шашин маш сайхан хөгжиж байна. Одоо жишээлбэл Виржиниа мужид байдаг төвдхий. Энд бол Америк болон энэ этхэг одоо ерөөдөө хятадууд, мөн орсууд, европчууд энд бол буддын шашин үздэг. Хувь хүний өнцгөөс харж байхад бол энэ өрөндийн орны хүмүүс, англи хэлтэй хүмүүс, Америкийн нэгдсэн улсад амьдарч байгаа хүмүүс бол урд нь маш өөр шашинтай байсан мөртлөө буддын шашин руу орохдоо өөрийнхөө шашинтай харьцуулж үзэж байгаад ордог учраас илүү нухацтай хандаж, илүү шинжилгаачаар судалтын болов гэж харагддаг. Яагаад гэвэл бид одоо энэ хийдэд одоо ирээд явж байхад цуг одоо энэ хийдийн үйл ажиллагаанд оролцоод, ном буянд оролцоод, ном сонсдог байсан Америкчууд бол бясалгын чадвар нь одоо ном үзэж байгаа чадвар нь дээдийн номыг судлаад амьдралдаа хэрэгжүүлж байгаа чадвар нь бол нүдэн дээр илт дээшилж байгаа харагддаг. Энийг бас монголчуудтай хэлмээр санагддаг. Бидний хувьд бол эмээ өвгөөс өвлж авсан гэж сүсэг сайтай боловч яг тэр ойлгож мэдэх ёстой. Үнэхээр цаг нь ирэхэд хүнд хэрэгтэй яг тэр дээдийн нарийн ном ансуудыг амьдралдаа судлъя гэж үзэж нарийн судлахад цаг өрөөсөө зарцуулах юм байна гэж харагддаг. Дэлгэр цаг ахын хэлсэнтэй бол үнэхээр яг санал нийлж байна. За тэгээ мөн дэгийн ахын буянд бас даган байсан. Үнэхээр одоо компьютерийнхэнд сүлжээ тасраад байсан ч гэсэн гандан бурахгүй тагууд орж ирлээ гэж бодож байна. За өнөөдөр бид хоёр энэрэн нэгүүлсэх сэтгэлийн талаар ярих гэсэн юм аа. Тэгээд энэрэн нэгүүлсэл гэхлээр бид ерөөсөө нэг бурхны шашны ойлголт юм шиг ч юм уу. Эсвэл одоо бидрээс ангид нэг зүйл одоо тэрийг шинээр хөгжүүлэх гэж байгаа юм шиг ойлгодог л доо. Гэхдээ бид бол энэ энэрэн нэгүүлсэл хайр энэрэл бол хүн төрлөхөөс нь байдаг. Сэтгэлийнх нь мөн чанар байдаг л да. Тэгээд энэ асрал нэгүүлсэл энэ нинжин сэтгэл ер нь ямар их өөрт болоод бусад ач холбогдолтой юм бэ? Ялангуяа өөрийн сэтгэл зүй, сэтгцийн эрүүл мэндэд ямар ач холбогдолтой мэ гэдгийг Америкийн нэгдсэн улсын сэтгэл судлаач доктор Ладнерийн Гэгцэн нинжин сэтгэл гэдэг номыг уншсан. Тэр номын мессежийг би нэг ард түмэндээ одоо хуваалцах гэсэн юм аа. Тэгээд энэ хүн өөрийнхөө ажил амьдралын туршлагаараа нинжин сэтгэл гэдэг ямар их ач холбогдолтой юм бэ? Бид эдрийг нинжин сэтгэлийг гээж орхигдуулснараа яасаг их хохирол амсаад явж байна. Өнөөдөр өвчлөл сэтгэл зүйн хямрал сэтгцийн өвчин одоо ерөөсө буурахгүй харин ч бүр ихсээд байгаа. Одоо өөрийнхөө ажил амьдралынхаа туршлаган дээр тулгуурлаад энэ номыг бичсэн би энэ номын мессежийг өнөөдөр зүгээр та нартай хуваалцах гэсэн юм аа. Ялангуяа энэ өнөөдрийн их одоо стресстэй энэ нийгэмд ялангуяа энэ өвчин цаг тахлын үед биднээс ямар ч мөнгө шаардахгүй, цаг шаардахгүй. Тэгээд энэ нинжин сэтгэлийг хөгжүүлснээр бид нар ямар их ач холбогдолтой юм бэ гэдгийг ном дээр аюул сайхан тодорхой нарийн тайлбарсан байна л да. Энэ хүн өөрөө PhD, сэтгэл зүйч PhD тэгээ профессор хүн л дээ. Тэгээд энэ хүн юу гэх анхаарч ялгааг нь олж харсан бэ гэхлээр барууны сэтгэл судлал бол өвчлсөн сэтгэл зүйдээр тулгуурлаж ажилладаг. Онцолж ажилладаг болвол одоо дээдийн ном одоо бүхний шашны сэтгэл зүй болвол эерэг сэтгэл хөдлөл буюу хайр инэрл бол гол зүйн байд юм байна. Энэ нь бол маш ач холбогдолтой байна гэд бүхний шашныг өөрөө судалж эхэлсэн байна л да. Тэгээд төвдөд бүхний шашныг судлаа явж ахныг бүгсэн хэлсэн байна л да. Анх олон жил сэтгэл судлалыг үзээд судлаад байдаг мөртлөө эерэг сэтгэл хөдлөлийг барагтай бол судалдаггүй орхигдсон байдаг штэ гэдгийг
гэд тэр хүн эргээд бодоход бол яг өөрийнх нь үгсийн сан compassion буюу инрэл нэгүсэлдэг үг баг байхгүй. Өөрийнх нь сургалтын програмд бусдыг өөрөөсөө илүү одоо инэрч нэгүсэж хайрлаарай гэдэг ойлголт баг заагдаагүй өгсөн байсныг өөрөө олж мэдээд үнэхээр гайхсан байна л да. Тэгээд багш нарынхаа хэлснээр энэ хүн бол өөрийнхөө амьдралд хэрэгжүүлж эхэлсэн байгаа юм л да. Нэлээд хэдэн жил ажилласны дараа тэр хүн өөрөө нэг мэдхэд л өөрийгөө танихаа болсон. Бүр ингээд сэтгэлийн хямралд орчихсон тэр хүн ямар ч аз жаргалгүй нэгэн болцсон, ядарсан, стрессцсэн. Тэгээд нөгөө өвчтөнгүүдийн байдал ч нэг нэмэгдэхгүй явж исэн байна л да. Тэгээд тэр хүн Бурхны шашныг судлаад амьдрал дээрээ өөрөө хэрэгжүүлээд яг өвчтнийхөө оронд өөрийгөө тавиад би энэ хүний оронд байсан бол яах вэ? Тэгээд энэ хүн миний ээж хүүхэд өөр хүүхчгээ хайрлаад хандаад эхэлсэн чинь өөрөө маш их аз жаргалтай болдог гэсэн гэж. Ажилдаа дуртай, ерөөсөө ядархаа болоод. Тэгээд барууны сэтгэл судлалт бол ялангуяа бүрдийг заадаг гэж байгаа юм л да. Өвчтөндөө өөрийнхөө сэтгэл хөдлөлийг одоо харуулж болохгүй. Тэр бол нэг сайн гэж үздэг. Гэтэл тэр хүн яг бүр сэтгэл үнэн сэтгэлээсээ өвчтөнд хайрлаад өөрийгөө оронд нь тавиад үзэхэд бол шал өөр үр дүн гаргаад тэр өвчтний байдал бол нэмэгдээд ирсэн юм да. Сэтгэлийн утралд орсон, стресссэн, хүчирхийлэлд авсан хүмүүсийг яг өөрөө орондоо тавиад үзэхэд бол байдал шал өөр болсон. Өөрөө хамгийн их аз жаргалтай болоод ирсэн гэдэг багхгүй. Тэгээд энэ хүний туршлагаас өөрөө биднээс ямар ч мөнгө шаардлагагүй мөртлөө энэ бол хамгийн үр дүнтэй арга маа гэд барууны сэтгэл судлалт бүдийн сэтгэл судлалын аргачлалуудыг маш нарийнаар үе шаталтайгаар ингээд хэрэгжүүлж эхэлсэн. Тэгээд энэ номон дээр бол аюу тодорхой заасан байлээ л дээ. Их сонирхоод уншаад судлах юм бол одоо Монголын сэтгэл судлаач нар их үр дүнтэй. Ер нь нийт ард түмэнд бол маш их үр дүнтэй. Ялангуяа энэ хэцүү үед бол зүгээр нэг хэдэн минут суугаад инрэл нэгүсийг туслаад юм уу бусдыг өөрөөсөө илүү хайрлахад энэ эргээд биднэрт өөрт илүү их ач холбогдолтой байсан гэдэг мессежийг би дамжуулах гэсэн. Тэгээд бидний одоо инрэл нэгүслийн бурхан Жанрайскийн одоо биелсэн одоо хойд дүр одоо манай далай багш бол бүхэл одоо энэ насныхаа амьдралыг одоо сэтгэлийн амар амгалан одоо инрэл нэгүснийг хөгжүүлсэн сэтгэлийн хөгжүүлснээр хувь хүн бол сэтгэлийн амар амгалан болно. Хувь хүн сэтгэлийн амар амгалан олсноор бол гэр бүл улс орн дэлхийн их тайван тогтно шүү гэдгийг бол энэ насаараа бол ярьж байгаа. Тэгээд бид нар энийг одоо урайлаад бидний одоо уламжлалт шашин маань ийм агуу одоо үнэхээр барууны гэдэг бидний шүтээд байдаг шинжлэх ухаач нар одоо хандаад эхэлж байгаа ийм сайхан уламжлалтай шашнаа бид нар одоо юу яах хэрэгтэй? Маш сайн дэлгэрүүлж. Энд бас миний нэг бодол байдаг байхгүй. Бид нар буддийн шашныг шашин гэж хараад байдаг. Барууныхан бол шашин гэж хардггүй. Би сэтгэлээс судалж байгаа шинжлэх ухаан гэж хараад байдаг байхгүй. Одоо далайн агш насаараа инрэл нэгүсэх сэтгэлийг ярьж байгаа байхгүй. Гэтэл тэрийг далайн агш ярихдаа энэ бол шашин биш ээ. Энэ бол шашин биш. Биднэрт өөрт нь байдаг зүйл. Энэ биднэрт өөрт нь байдаг зүйл гэж насаараа энэ хүн хөгжүүлэх гэж яваад хад бид нар шашин гэж хараад байгаа байхгүй. Гэтэл энэ хүн биднэрт өөрт нь байдаг зүйл шүү. Энийг хөгжүүлээч, энийг жоохон судлаад үзээч гэдэг байгаа байхгүй. Барууных нь энэ чинь шашин биш юм байна. Энэ сэтгэл гэдэг юм чинь би өнөөдөр материалын зүйл дээр илүү их анхаарлаа хандуулад байсан байна. Гэтэл миний сэтгэл өөрөө юу болчихвоо? Амжилтанд хүрсэн ч гэсэн би юуг алдваа гэж яг бурхны шашин руу их орсон болов гэж боддог. Тэгэд энэ дээр бас яг нэгэнт хэлснийг шашин гэж бид нар ер нь ярихаа зогсоомор байгаа. Шашин гэдэг үгийг би нэг урд нь багшаас сонсч ирсэн. Шашин гэдэг бол танин мэдэх гэсэн санскрит үг гэж байгаа байхгүй. Гэтэл бид нар шашин гэдэг үгийг л ярихаасаа илүү миний сэтгэл өөрөө юу юм? Тийм үү? Инэр нэгүсэл чинь яг юу юм бэ гэдгийг судлах бодлоо. Инэр нэгүсэх сэтгэл бол хамгийн түрүүнд өөрт маш их ач холбогдолтой байна гэдгийг ойлгочих юм бол бид нар яг гэвэл тэр сэтгэлийг үүсгэснээр цаад хүн ашиг хүртэх гэж байгаа юм шиг эсвэл одоо нэг жоохон тийм харамч юм эсвэл өөрт тэр угаасаа байдгүй юм шиг буруу ойлголттой яа. Тэгээд энэ хүн бол айгүй их тодорхой ойлгосон байгаа. Өөрийн амьдрал болон өөрийнхөө ажил дээр бол ойлгоод ингэж бичсэн. Би өөр өнцгөөс нь энэ хүний ажил амьдралын туршлагаас олсон энэ ололтын одоо харьцуултыг би зүгээр энэ мессежийг өгөөд биднэрт их үнэхээр сайхан уламжилт шашин одоо бааз байна шүү. Их хэл дээр минь сайхан олон номнууд хэвлэгдсэн байна. Ачтай багш нар их байна. Биднэрт их боломж их байна шүү. Аз жаргалтай байхад
их ойрхон байна шүү гэдгийг хэлэх гэсэн юм аа. За баярлалаа. Төгсгөлд нэг зүйлийг хэлэхэд энэ Америкийн нэгдсэн улсад бол бид нэр ерөөсөө шашин хоорондоо ялгардгүй хамтарч ажилладаг. Нэг байгууллагт ингээд оффист ороод ажиллахаа гэж би буддын шинж, нөгөөх маань христийн шинж, нөгөөх маань исламын шашинтай, нэг нь хинду шашинтай байдаг. Бид нар ерөөсөө чи тийм шашинтай шүү гэж өртөөсөө хоорондоо муудалцах зүйл байдгүй. А тэгээд нэгнийхээ одоо фэйсбુક дээр нэг мэдээлэл тавилаа гэхэд доор нь одоо шашнаараа маргалдах юм бол тэр хүний бол үнэхээр боловсрал муутай хүн байна. Хүний эрхийг адаглах, хүний эрхийн хамгийн наад захын зүйлүүдийг мэддэг юм байна л гэж хардаг л да. Энийг бас хэлмээр санагдсан. Баярлалаа ихэрсэн. За баярлалаа. Маш сонирхолтой сэдв санаачлалыг бас үзэгч олонд хүргэлээ. Тэгэхээр ер нь бол Бурхан Багшийн айлдвар сургаалын огшимыг дэлхийн нийтээр ялангуяа өнөөгийн орчин үеийн барууны шинжлэх ухааны эрдэмтэд 3 одоо цонхоор харж байгаа л да. Нэгдүгээрт энэ бол гүн ухаан, задлан шинжлэх одоо гүн ухааны, за хоёрдугаарт бас энэ гүн ухааны арга барил руу орохын тулд хүн заавал дотоод сэтгэлийн одоо анирилж дотоод сэтгэлийн судлаж хүрдэг учраас бясалгал гэдэг ойлголт. За гуравдугаарт манай монголчууд бидний түгээмэл хэрэглэдэг зан уул гэдэг ингээд үндсэндээ философи, бясалгал, зан уул гэсэн энэ 3 цогц юмыг одоо шашин 3 ийм цогцоос бол одоо энэ Бурхны шашны үндсэн ойлголт гарч ирж байгаа. Тэгэхээр барууныхан бол биднээс илүү хэдийгээр уламжлалын хувьд бидэнд даваа тал байгаа боловч барууны хүмүүс бол одоо энэ яг өнөөдөр тухайн хүнд юу хэрэгтэй байна гэдгийг маш сайн анзаарч шууд өөрт хэрэгтэй байгаа тэр ансыг олж чадсанараа тэр дотоод сэтгэлийн амар амгалыг илэрхийлэх арга замыг хайж олсон. Тэр талын маш олон мэдээлэлүүд өнөөдөр англи хэл дээр одоо ном болж хэвлэгдэж гарсан. Тэр жишээг одоо маш сайхан жишээ татаж та хоёр маань тайлбарлаа. Тэгэхээр энэ бол бас Монголын одоо үзэж байгаа үзэгчдэд маань олон сайхан одоо зөв одоо хандлага төрүүлнэ байхаа гэж ингэж найдаж байна. За баярлалаа та хоёртаа. За дараагийн манай зочин бол Саруул Эрдэнэ доктор, Монголын хэл шинжиллийн одоо нэртэй судлаач, Эрдэмтэн Америк нэгдсэн улсад ажиллаж амьдарч байгаа судлаач маань энэ одоо нийгэмдгийн бас нэгэн эрхэм гишүүн. Та ингээд өнөөдөр энэ үдэш нийгэмдгийнхаа тухай болоод өөрийнхөө одоо судалгааны ажлын талаар үзэгч олондоо төлөвлөнө. За баярлалаа. Сайхан үйл ажиллагаа зохион байгуулж байгаа та бүхэндээ их баярлалаа. Тэгээд эерэг хандлага, эрүүл байхын үндэс гэсэн яг Бурхны шашны сайхан сургаалыг үндэс болгосон ийм аян өрнөж байгаа юм байна. Энэ аянд манай Вашингтон DC орчны монголчууд, буддист монголчууд оролцож байгаад бас их талархалтай байна. Урьж оролцуулсанд их баярлалаа. Ингээд та бүхэндээ өөрийн хийж байгаа ажилтай холбоотой бас энэ аянтай холбоотой нэг зөөн зүйлээр мэдээлэл өргөё. За энэ одоо миний дэлгэц та бүхэн харагдаж байна уу? За одоо хогч. За дэлгэц хараад ирсэн. За тэгэхээр эерэг бай, эвсэг бай гэдэг юм. Тэгээд энэ дээр нэг 2-3 зүйл ярив. За энэ Бурхан Багшийн дүүцэн өдрөөр зориулж энэ хөдөлгөөн өрнөж байгаа гэдэгтээ яг холбоотой сайхан энэ жишээ байна. Би бол Конгрессийн намын санд Монгол намын мэргэжилтийн дээр ажиллаж байгаа хүн байгаа. Тэгээд Конгрессийн намын санд дэлгэн утгтын нэг сайхан үг хэлсэн үг хадгалагдаж байгаа гар бичмлээрээ. Энэ 1953 оны 5 сарын 28-ны өдөр Бурхан Багшийн дүүцэн өдөр энэтхэгийн элчин сайдын яамд Бурхан Багшийн дүүцэн өдрийг тэмдэглэхэд анх удаа дэлгэн утгт 1949 онд Америкт ирсэн шүү дээ. 53 онд ингэж үг хэлсэн. Энэ үгийг би бүтнээр нь энэ 5 дахь өдөр Архангай аймаг дахь Багшийн коллежийн Багшийн сургуулийн эдэмжлэгийн хурал дээр энийг тайлбарлах ярих энийг. Энэ дээр зүгээр яг одоо бидний ярьж байгаа сэдвтэй холбоотой үг нэж. Энэ юу гэсэн бэ гэхээр дэлгэн утгт ингэж хэлсэн. Бидний Бурхны шашинтны дотор урдын сайн цагт дотор зураа их баг хөлөг хэмээх буюу тэдний манай ёс хэмээх мэтэр үл зохиолдох явдал цөөнгүй байсан. Идэггүй энэ чухал цагт тэр мэтийг шууд огоорч нэгэн үндэсний шажинтан бүгдээр халуун найрал хатуу тангаргаан батаар баримдуулан сэтгэл хүчнийг нэгтгэж Бурхны шажнаа хамгаалан баттгаж үн удаан оршуулн дэлгэрүүлэхийн хатуу зорилтоор агуу эрдэм тунгалаг ухаан югаан илэрхийлэн нээхийг наминчлан дурдмөө гэж хэлсэн. За энэ бол та бидний ярьж байгаа чухал зүйл байна. За энэ эерэг бай, эвсэг бай бүгдээр хамтаа гэсэн энэ дэлгэн утгтын энэ сургаал. За дэлгэн утгтаас өмнө Бурхан Багшийн багшийн сургаал хэлж байгаа энэ эерэг байхын энэ үсэг одоо Америкийн нэгдсэн улсын сургууль мужиглэх ухаанд баттай нэвтрээд явж байна. За манай
хүүгийн сургуулийн PBIS гэдэг хөтөлбөрт хамрагдсан. Энэ бол Positive Behavioral Intervention and Support гэж үгийн товчлол. Эерэг үйлийг дэмжих гэсэн сургалтын хөтөлбөр гэж хэлж болох юм да. Тэгэхээр энэ эерэг үйлийг дэмжих үү, муу үйлийг жигшээх үү гэдэг энэ хоёр юм чинь хоёр өөр юм. Нэг сонсоход нэг юмны хоёр юм шиг амархан адилхан юм шиг болоод байна. Гэтэл их өөр юм байна. Энэ 131 мянган сургууль одоогийн байдлаар энэ хөтөлбөрт хамрагдчихад байгаа. Бидний багада сурж ирсэн одоо ялангуяа социализмын үед бид нэг жигшүүл сургаж ирсэн шийтгэж сургадаг аргаас яг эсрэг. За нэг муу юм хийхээр бидний сургууль хүмүүжил ухаан яаж яваад ирсэн бэ гэхээр ердөөсөө ингээс хүн сайн юм хийж явах хэвээр тэр нь бол энгийн, тэрийг бол зүгээр л хараагүй юм шиг өнгөрчдөг. Гэтэл муу юм хийх юм бол шийтгдэг. За анги хэсүүлдэг байлаа шүү дээ бид нар багт. Анги хэсүүлнэ. Энэ яаж юм гэхээр энэ их муухай юм хийсэн юм шүү гэдэг энийг шийтгэж юм. Энэ гэтэл ингэх биш. Энэ PBIS гэдэг сургалт яаж яах вэ гэхээр муу юмыг нь зүгээр хамаагүй тэр муу юм ч юм хийсэн. Харин сайн юм хийснийг нь хөхүүлээд дэмжиж сурталчлаад энэ ийм их сайн юм хийсэн учраас ингэж хөхүүлж байгаа юм шүү гэхээр анхаарлыг юунд хандуулж байна вэ? Эерэг рүү хандуулаад байна. Хуучин бид анхаарлыг юунд хандуулаад байсан бэ? Муу юм руу, сөрөг юм руу хандуулаад байсан. Анги хэсүүлээд нэг хүүхд ороод ирсэн. Энэ хүүхд яац хүүхдийн гэсэн би багада боддیں۔ Тэр яасан гэсэн чи коноп тавиад багшийнхаа сандал дээр коноп гэж нэг юм тавиад нөгөөх нь суусан чинь өвдөөд тэгээ инээс хүүхд юм аа. Ингэхээр энэ шийтгэж байгаа гэдэг нөгөө хүүхдийн чинь явж байгаа боловч би надад яаж яах вэ гэхээр миний тархинд байсан нэг муу юм нөгөөд чинь хүндсэж байхгүй. Ямар сони юм бэ тэргээд тэгээд үзэх юм бол энэ ч бас сони юм байх шүү гэсэн. Бүр шал өөр сурталчилгаа орж байгаа. Муу юм дараад байгаа. Тэгэхээр энэ PBIS гэдэг энэ сургалтын аргаар бол яах нь үгүй тэхгүй. Тэрийг харин ч хинт ч хэлэхгүй. Харин эсэргээрээ сайн юм хийсэн хүүхдийг нь хөвгүүлэн дэмжинэ. Хүн өдөр тутмын яриа хэлдээ хүртэл энийг анхаарч гэж багш нар бидэнд сургаж байгаа. Одоо охиндоо би ингэж хэлж болохгүй гинэ. Өрөөгөө муухай болгож байдаг. Бид нар хуучнаар бол ингэж хэлэх гээд байгаа. Өрөөгөө битгий муухай болгоод вэ гэж. Битгий муухай гэдэг хоёр сөрөг үг гэж байгаа. Тэрний оронд юу гэж хэлэх ёстой гэсэн чинь өрөөгөө цэвэрхэн байлгаараа гэж хэлэх ёстой. Жижиг юм биш боловч эерэг дээр нь анхаарахаар их өргөн үр дүн шал өөрөөр гарч ирнэ. Тийм ч учраас 131 мянган сургууль энд хамрагдчихад байгаа. Энэ. За энэ би өөрөө монгол хэл заадаг, гадаад хүмүүс монгол хэл заадаг, ер нь хэл гадаад хэлийг заадаг. Энэ сургууль хүмүүжүүлэх хэл заах аргын ухаанд хүртэл одоо энэ эерэг байх чинь нэвтэрчээд байна. За уншлагын хичээл зааж байгаа. За уншлагын хичээл заахад энэ ийм өгүүлбэр хүн уншлаа гэж үгүй. За би энэ зохиомол өгүүлбэр. Өчигдөр Вашингтон хот орж WHO өмхий Вашингтон хот орч монголчуудын холбооны тэргүүлэгч гишүүн дэлгэр цогт Fairfax дорших өөрийн гэртээ өтгөн кофе ууж жигсэн бууж эдсэн бүлгөө гэсэн юм өгүүлбэр байлаа гэж бодъё. За энийг уншлаа. За дөнгөж анхан цатны оюутан 1 сар сурж байгаа учраас амархан үгнүүдийг мэднэ. Өчигдөр гэдгийг мэднэ. Шаардлагасан үгнүүд нь мэдж байгаа үгнүүд. Өчигдөр гэж мэднэ. Дэлгэр цогтхэр хүний нэр мэднэ. Fairfax хотын нэр мэднэ. Гэртээ гэдгийг мэдэж тарна. Кофе гэдгээр чинь уу гэдгийг мэднэ. Бууз гэдгийг мэднэ. Идсэн гэдгийг мэднэ. За. Тэгэхээр уншлагын хичээл чинь юу? Ерөөсөө уншаад тэрийг ойлгох хэрэгтэй. Ойлгоход хамгийн чухал баримтууд нь юу ах вэ? Хэн хизээ хаана юу яасан гэдэг энэ зүйлүүдийг мэдчих хэрэгтэй. Тэгэхээр энэ хүн уншаад хэн гэдгийг мэдчихээн дэлгэр цогт. Хизээ гэдгийг мэдэж байна, өчигдөр гэдэг үгийг мэдэж байна. Хаана, Fairfax гэртээ гэдгийг мэдэж байна. Юу, кофе, бууз гэдгийг мэдэж байна. Яасан, уусан эзэн гэдгийг мэдэж байна. Энэ мэддэг үгэн дээрээ суурилж, өөрөөр хэлбэл эерэгтэн суурилаад уншлагынхаа хичээлийг одоо бид бүгд өөрсдөө гадаад хэл сурах таач тэр, гадаад хэл заах таач тэр, багшийн талаач тэр, оюутан өөрөө оюутан гэдэг байртай зүйлдээс гэсэн мэддэг зүйл дээрээ мэддэг үг дээрээ суурилж сурж явах хэрэгтэй. Тэрэндээ анхаарах хэрэгтэй. Тэгээд энэ өгүүлбэрийг сайхан ойлгочлоо гэдэг. 16 өгтөө өгүүлбэрээ 8-ыг нь мэдчихэж байгаа энэ өгүүлбэрийг сайхан ойлгосон биз дээ. Уг нь бол. Гэтэл маш олон оюутан миний одоо оюутнууд их олон ийм оюутан таардаг. Мэддгүй зүйлдээ харах гэдэг. WHO өмхөө гэж би мэдэхгүй. Тэргүүлэгч гэж би мэдэхгүй. Гишүүн гэж би мэдэхгүй. Орших гэж хэцүүг нь би ийм үгүүд бид нар үзээгүй мэдэхгүй. Өөрийн гэж би мэдэхгүй. Өтгөн гэж мэдэхгүй. Жигэнсэн гэж үзээгүй. Бүлгөө гэж юу юм? Бүлгөө гэдгийг би мэдэхгүй. Би ерөөдөөс юу ч ойлгохгүй. Би мэдэхгүй. Би нэг сурахгүй хэцүү өгүүлбэр. Гэхдээ над мэддэг үгээ энэ шаардсан мэддэг үгнүүд дээр хэн хизээ хаана юу байсан гэдгийг ойлгож байна уу? Ойлгож байна. Гэхдээ би эдрийг сурахгүй би чадахгүй. Мэдэхгүй зүйл дээр анхаарлаа хандуулаад, сөрөг зүйл дээр анхаарлаа хандуулаад гадаад хэл сурдггүй өөрийгөө ч муу байна гэж яваад байдаг. Энэ уншлагын хичээл дээр гадаад хэл заах арга дээр энэ эерэг байх гэдэг чинь ингэж орчод байна. За хамгийн богинохон жишээ хэлэхэд ийм байна. Эерэг бай, эвсэг бай гэж энийг хэлээд байгаа. За баярлалаа.
За баярлалаа Сурал Эрдэнэ доктортой маш сонирхолтой жишээ. За бас үндсэн үйл ажиллагаатай их учир холбогдолтой ийм бэлэг дэвмэрлэлтэй сайхан мэдээлэл төлөвлөсөн явдалд баярлал талархснаа илэрхийлье танд. За дараагийн манай зочин Отгон маань Америк нэгдсэн улсад ажиллаж амьдардаг өөрийн одоо явуулдаг үйл ажиллагааны талаар бас үзэгч олондоо танилцуулнаа. За бүгдэнд нь энэ өдрийн мэнд хүргэе. Намайг бас энэ сайхан эерэг хандлага эрүүл байх гэсэн энэ сайхан одоо шууд лайв токт орсонд баярлалаа. Мундаг хүмүүсийн яриаг сонсоод үнэхээр их одоо баяртай байна. За тэгээд би Америкийн нэгдсэн улсын Вашингтон DC хотод хуулийн сургууль төгсөөд, мастера төгсөөд одоо судлаач хийдэг, хуулийн судалгаа хийдэг. Дээрээс нь монголчуудаа бас дэмжиж, бизнес клуб бас ажилуулдаг. За яг цар тахлын үед болохоор яг юу хийсэн бэ гэхээр нийт одоо нэг 300-аас нэг 350 Монгол нутаг нэгт Монгол хүмүүстэй хоол хүнс дээрээс нь мөнгөөр тусалсан байна. Тэр ялангуяа монголчуудтайгаа нийлээд дээрээс нь дүүргийнхаа Америк иргэдтэй нийлээд бид нэр одоо мөнгө босгоод тэгээд зарим хүмүүс нь бүр будаа өөрсдөө барьж ирээд дэлгүүр ороод ингээд яг энэ нөгөө цар тахлын нэг 5-аас 6 сарын үед түрүү жил айгүй хэцүү байсан. Хүн болгон ер нь бол ажилгүй болоод тэр үед нь бид нэр нэгдээд одоо хоол хүнс айгүй цуглуулж монголчуудад өгсөн байгаа. Дээрээс нь нөгөө маск хийсэн. Одоо хүмүүс нөгөө орлогогүй болчоор монголчууд яг юун дээр тулгуурлаж ийн гэхлээр өөрсдөө чаддаг юм дээрээ бүгдээрээ тулгуурлаад энэ одоо цар тахлыг хамтдаа даван туулъя гэсэн тэр үндсэн дээр одоо бид нэр мэрэгжлийн ойдог хүмүүсээ нийлүүлээд одоо нийтдээ бараг 7-8 мянган маскыг худалдаалсан байна. Одоо хүртэл худалдаалж байгаа яг энэ дүүрэгтэй амьдарч байгаа Америкчууд, монголчуудаа. За дээрээс нь цар тахлын үед бид нар бас хувь хүний хувьд өөрсдийгөө байнгын хөгжүүлж явах хэрэгтэй. Яг хэдийгээр одоо цар тахал гээд хүмүүс сэтгэл санаагаар докторгүй байгаа ч гэсэн үндсэн ажиллаа одоо үндсэн өөрөө хувь хүн өөрөө би юун дээр одоо өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай байлээ. Одоо энэ цаг завыг яаж ашиглах ёстой гэдэг дээрээ бид нэр аягүй сайн тунгаан бодоод тэрэн дээрээ үндэслээд одоо хувь хүний хөгжил дээрээс нь бусдтай туслах одоо юу боломжтой байна тий тэр боломжуудыг бүгдийг ашиглах хэрэгтэй гэдгийг аягүй сайн ухамсарласан. Дээрээс нь би одоо бясалгал ерөөсөө хийж сураагүй байсан. Тэгэхээр цар тахлын одоо бас нэг эерэг тал нь надад одоо бясалгал аягүй бүрэн дүүрэн өөрийгөө бясалгаад өглөө болгоо одоо ажиллаа хийхээс өмнө бясалгал хийж аягүй сайн сурсан. За дээрээс нь одоо Америкт байгаа тэр ялангуяа миний үеийн залуучууд бол яг үндэ одоо гараа хүмхээд те цар болчлоо гэж сэтгэл санаагаар унсан хүн бол маш ховор. Ихэнхдээ өөрсдөө их хөгжүүлж гин, подкаст аягүй сайн сонсож гин, ном сайн уншиж гин, бусдаагаа сайн одоо онлайнаар ярьдаг ч юм уу тий онлайн сургалтууд аягүй сайн зохиож гин. Тэгэхээр энэ цар тахлын үед бүгдээрээ аль болох одоо завж хөлөөг одоо эргээр ашиглах энэ дээр л одоо маш сайн илүү толгоогоо ажилуулах хэрэгтэй юм байна гэж бодсон. Дээр нөгөө дэлгэр цогт ахын түрүү хэлсэн айгуу сайн таалагдсан. Яагаад тэгэхээр хүн одоо жишээлбэл харилцаа биднэрт ямар их чухал вэ? Эерэг харилцаа ямар их чухал вэ гэдгийг Харвардын одоо судалгаагаар харуулсан байгаа шүү дээ. 70 жилийн 50 гэр бүлийг аваад 70 жил судлаад зарим гэр бүлүүд нь те харилцаанаас яг яагаад энэ хүмүүс те урт удаан сайхан амьдраад ийнэ гэхээр хамгийн гол нь харилцаа байгаа байхгүй. Харилцаа бид нэр эерэг харилцаатай байж бусдыг эргээр харж ээж илүү одоо амьдрал маань илүү урт удаан аз жаргалтай байдгийг бас тэр судалгаагаар мэдэж авсан. Тэгээд ерөнхийдөө дуусч байна да. Баярлалаа та бүхэнд. За баярлалаа. Сонирхолтой та бас өөрийнхөө залуу хүний хувьд ирч хүчтэй бусдад туслах асрал инэрлийн одоо сэтгэлийг бодит үлгэр дуурайл болгож хэрэгжүүлсэн тухай туршлагаасаа ярьлаа. Манай залуу үеийнхэнд бол маш сайхан үлгэр жишээ, үлгэр дуурайлал болох юм цоглог залуу өсгөө байна. Баяр хүргэе. Өшөө улам илүү сайхан
хүмүүнлэгийн ажил, олон нийтийн тусын тулд олон сайхан үлийг бүтээх болтугай гэж хүсэн өрөөж байна. За манай дараагийн зочин ган хуйгаа Америк нэгдсэн улсад ажиллаж амьдарч байгаа хүн өөрийн одоо ажил үйлсийн талаар бас үзэж олондоо туршлагаа сайн төлөвлөлнө. За би одоо нөө эерэг хандлага гэдэг одоо нэгдээ ийм сэдвэр хөтөлөөр ярилцж байгаа юм чинь бас хүмүүс биеинд эргээр сайхан хандна те. За өөртөө ч гэсэнтэй өөрийнхөө ажил амьдралд одоо энэ эрдэмтэн мэрэгд багш нарынхаа багш нараас сурч мэдээд байгаа юм бас өөртөө яаж амьдралдаа татуулж хэрэг болох вэ, сурах вэ, тэрийг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг тал дээр бас өөрийнхөө ажил мэргэжил туршлага дээр тулгуурлаад өөртөө бас хэрэгжүүлэх гээд хичээж явдаг тэр зүйлсийн талаар бас та бүдгээ хуваалцъя гэж бодож байна л да. Одоо хэдий хийсэн ямар бас буйны өөр байдаг ямар ч байсан би хар залуугаас л одоо энэ бурхан бүтээх тийм ажилд их оролцож ирсэн хүн байгаа. Өөр зураач өрмөлчин. За тэгээд ингээд бурхан бүтээгээд одоо байж хат бол те бурхан бүтээхийн тулд биднес одоо яг өөрсдөө яаж бие бэлтэх хэрэгтэй те. Одоо багш нараас сайхан авшиг буйны өртөн за тэр сахил санаараа өртөж өөрөө ариун сайхан ёс журмыг сахижээж бурхан бүтээх хэрэгтэй байдаг гэл те. Миний хувьд бол зөвхөн одоо Орсын холбооны нөхцөл Санкт Петербург хотод байдаг Гүнзэч хойноо татсан ингээд 5 м гол бурхан шүтээнийг бүтээж ирсэн. За 108 цам баг бурхтыг одоо бүтээж дэлгэж тавьж ирсэн. За цаашлаад одоо энэ Баянгор аймагт одоо ингээд дэлхийн 50-ны Монгол сургуулийн анхны хувилбараа бүтээх их майдар бурхны одоо хойно тэр уулан дээр одоо бурхан багшийн сэргдүүрийг бүтээх гэж одоо олон сайхан бурхтууд бүтээж ингэж одоо бүтээх болгондоо одоо энэ сайхан авшиг буйныг авч одоо бүтээж хийдэг. Мэдээж бурхан бүтээж баг бүтээн гэдэг бол одоо 1 сар 2 сар одоо хэдэн жилийн ажил үрдэл болох тийм их цаг хугацаа төсвөр төвчээр шаардсан тийм ажил байдаг. За шуумл хийгээд нэг баг наалаа гэтэл одоо өдөржингөө суугч гэдэг нуруу биднес чилээл ингээл тэгэхээр ямар нэг ажлыг хийн за миний хувьд бол яг ингээд бурхан бүтээдэг хүний хувьд бол бас тэр талаасаа илүү судлаад яг ямар бурхан юу хийх гэж байна тэрийг бас ингээд сайхан судалж анханасаа одоо ингэж сайн мэдчихэж тэрийг амттай сайхан бүтээл болгож тавина. Тэгэхээр энэ мэт одоо ингээд юм бүтээхийн тулд одоо нэгдүгээр өөр тэр бурхан багшийн гүнс одоо сургаалаас ариун сайхан сургаал тэр гүн гүнзгий мэдлэг оюунаас бол одоо өөрсдийн хэрэг боломжоор одоо хүртэх хэрэгтэй байдаг. Тэрнээс суралцсан. За тэр сурч мэдсэн юм бас яг ингээд яг яаж амьдралдаа дадуулах вэ гэхээр одоо ингээд юм хийж бүтээж явах үедээ бол тэрийг бяцлах маягаар та өөрсдөө өөрөө дотроо одоо ингэж бодож тэрийг энэ сэтгэлдээ шингээж сэтгэлээр хариуцуулж өрчүүлж ингэж л одоо тэр сурсан юм хариуцуулах хэрэгтэй байт юм шиг санагддгийн. Тэгээд яг мэдээж хүн зөвхөн ямар ч ажлыг хийж бүтээж ирсэн сэтгэл гэдэг чинь бол өөрөө айгүй нөгөө хорон зай цаг хугацаа гэж заргүй сайхан чөлөөтэй шүү. Тэгэхээр ямар ч ажлыг одоо тийм сэтгэлийн эрчтэй хүчтэй эерэг зөв хандлагатай ингээд хийж бүтээж ивэл өөрт бол одоо тэр сайхан одоо аж буян тус хэрэг нь өрж ирэх чийтэй байдаг. За тэр утгаараа одоо би зөвөр одоо энэ бортыг бүтээгч гэдэг юм одоо энэ хийж барьж байгаа ажил үйлстэй бүтээхтэй бол одоо нэгдүгээр одоо яг дотроо тэр сэтгэлээрээ бол одоо дотоод сэтгэлдээ хэрэг айлчлах одоо ажиллаж өөрийгөө одоо нээж өөрийнхөө алдаа дутагдлыг одоо хянж одоо сэтгэлээ жолоодох тийм тал руу бол одоо сэтгэлээ хандуулахыг хичээдэг. Бурхны шашны одоо энэ сургаалт ч гэсэн одоо ингэж байж идэг уншаад одоо тэрийг одоо бие дээрээ дадуулах маягаар ингэж хийж хэдий сэтгэлдээ ингэж урт удаанаар дадуулж хийнэ тэр хэмжээгээр бас одоо нөгөө үг болж гарна үг маань үйлдэл болж хэрэгжин. Тэгэхээр одоо хөвгний тэр нөгөө өөрийгөө таньж өөртөөгөө ажил гэдэг чинь бол одоо бас тэрнээс шалтгаалдаг юм бол одоо зөв бурхан багшийн одоо жишээлбэл одоо тэр жадам гэдэг сайхан судалгааны бурхан багшийн айлсан сургаалыг нэгтгэсэн. Тэн дээр бол одоо маш олон мянган давтамжтайгаар одоо нэг өгүүлбэр нэг зүйлийг одоо ингэж сайхан бичиж сурсан байдаг. Тэгээд баг багаар ахиулаад хүнд одоо ингэж сайхан бүр ой тоонд нь шингэтэл нь сурч өгсөн байж байгаа. Тэгэхээр одоо энэ майн тарин өөрийнхөө мэддэг хийдэг юмыг ингээд уншаад өөртөө ингэж дадал болгоно гэдэг бол их чухал байдаг. Миний хувьд бол одоо жишээлбэл гэртээ өөрөө гандан шигч гэдэг юм одоо өөрийнхөө боломж хэрээр одоо бурхадаа залаад цол хүчээ асаагаа сонж мөргөөд одоо ингээд өглөө болгоныг сайхан сэтгэлээр угтаад тэгээд тэнд өглөөний тэр сайхан өдрөг эрч хүчтэй сэтгэлээрээ тэр өдрийнхөө ажлыг давж туулах ч гэдэг юм уу те. Энэ мэтэр бол одоо үнэхээр бас энэ сэтгэлийн тэнхээ одоо энэ эерэг байдал гэдэг бол үнэхээр их чухал байдаг л да.
эдийн чинээ одоо өөртөө тийм нэмжин сэтгэл одоо юг үүсгэж чадна хүн болгон тэр хэмжээгээр одоо нөгөө бусдыг хайрлах, бусдыг инэрх, бусдад эерэг хандах сэтгэл төрнө. Мэдээж эерэг хүн өөрийгөө ингээд сасаа сайхан болгох юм бол өөрийгөө боддог байх юм бол гэр орон аав ээжээ бодно, хайрлна, өр хүүхдээ бодно, хайрлна. Тэр нөгөө хүчирхийл янз бүрийн асуудал байхгүй болно шүү дээ. Эргээд тэр өсөл бодол, тэр хайр сэтгэл инэрлийг улам үржүүлээд улам сайхан болгоод лах юм бол тэр хамт олон найс нөхөд улс орон тэгээд бас хэнийгч байсан олон зон олныг дэлхийн нийтийг тэгээ хорвоо ертөнцийн амар амгалан сайн сайхны тусын тул тэгэл одоо тэр нь улам тэр хайр нэгэн сэтгэл улам л сайхан дэшээ арвжиж өсчихэд байх. Одоо бол орчин үед бол одоо онлайн интернетээр одоо энэ бурхан шашны сургаал эднэсийг үнэхээр сайхан сургадаг. Биднес үнэхээр цаг зав гаргаад үзэж сурах юм бол маш их сайхан мэдээлэлүүд өгч яадаг. Тэр яг бурханы шашныг одоо ямар нэг байдлаар мунхгаар юм уу эсвэл буруугаар юм уу эсвэл одоо тэгж одоо буруу зүрээр сурах одоо ямар ч арга байх вэ? Үнэхээр бичиг хэрэг мэддэг хүн болгонд л одоо ойлгомжтой сайхнаар л одоо хэл сурдаг болсон энэ цаг үед бол өөртөө хичээж бас энэ сайхан эерэг бодлыг эерэг сэтгэлийг бол өөртөө тасвал их сайхан байдаг гэж бодож байна. Тэгээд яг өгөөгүй ядуу хүмч байсан одоо тэр өглөө үеийн сайхан эзэн болж чаддгаа гэдэг. Тэр нь бол юу юм гэхээр сайхан сэтгэл гэж байдаг. Сайхан сэтгэлтэй хүн бол одоо үнэхээр сэтгэлийн өглөг гэж манайхан ярьдаг. Тийм сэтгэлээрээ өглөг сайхан байдаг. Хэдий би одоо ядарсан зүгдэрсэн гэдэг бусдаас нэг авах юм шиг тийм сэтгэлээр бас юм ханддаг байх хэрэггүй юм шиг байгаа юм. За ус төр чи одоо юу ч ядгийн. Тэгээд гаднаас туслан дэмжлэнгээр гаднаас яг мэдээж ирэх тэр сайхан юм хүртэж зөв зарцуулах зөв. Тэгтэл одоо яг тийм авах өвхийн бас ухааныг бас сайхан мэдэрч ойлгож ингэж их баггүй ажиллаж явуулах зүгээр гэдэг юм уу гэсэн тийм санаатай байдгийн. Зүгээр одоо тэр мэтэр одоо ингээд яг зүгээр яг өөрийнхөө би жишээн дээр ингээд тулгуурлаад ярьж байгаа боловч хүн болгон хичээгээд өөрсдөө ямар ч ажилд, ямар ч нөхцөл байдалд, ямар ч нийгэмд ажиллаж амьдарч байсан тэр өөрсдөө эерэг зөв хандлагаар тэгээд өөрийгөө таньж мэдээд өөрийгөө нээгээд ингээд хүн болгон одоо үнэхээр сайн сайхан байх юм бол тэр зөв сайхан сэтгэлтэй байх юм бол тэгээд тэр дотоод сэтгэл чинь амар амгалан сайн сайхан байна. Эрүүл их сайн байх юм. Сайхан байх үндэс болно. Тэр утгаараа одоо гэр бүл чинь доктортай сайн сайхан байна. Тэгээд одоо түрүү манай энэ бүх асуудал ярьлаа шүү дээ. Тэгээд улс орон хорвоо ертөнцийн сайн сайхны төсөнд тул биднес хүн болгон өөрсдийгөө л хичээгээд байх юм бол тэгээд хорвоо ертөнц амар амгалан сайн сайхан болно гэдэг. 70 гişийн сургаач тэр эргэтэмтэн дээдсийн сургаач тэр байж байдаг. Тэр учраас одоо би бас одоо энэ өнөөдөр одоо хүн болгоныг одоо мэдээж эрг одоо энийг хэрэгжүүлээд гişнээ сайхан гэгэрэл түрээд гişнээ сайхан одоо хүмүүс ингээд явж байна. Одоо энэ сайхан нэвтрүүлэг янз бүрийн юмнуудаар биднес тэр болгоныг харж их баяртай байж байдаг. Тэгээд бас яг илүү төхөж хүн эхлээс нааш нэг ойлгохгүй гэж одоо мянган нэг одоо үзгээд гэж яддаг. Энэ сэтгэлдээ л энэ сайн сайхан болгоныг дахин давтан датуулан байж байгаа. Өөрийгөө өөрчлөөд тэгээ өөрөө өөрчлөгдөд ирэхээр чинь орчин нөхцөл чинь өөрчлөгдөнө. Бусдад хандах эерэг сайхан болно. Тэгэл энэ болгонд л сайхан суралцаж хийсгэж хэрэгтэй юм шиг байна. Тэгээд тэр ч утгаараа одоо бид нэр одоо энэ бүддийн нийгэмлэг байгуулад олон сайхан багш нарыг одоо урьд салаад одоо тэднэрээс их сайхан сургаал эдний сайхан ингээд сууж яадаг болохоор ингээд сонссон болгоно одоо амьдралдаа хэрэгжүүлж ингээд сайхан байхыг л хичээж байна. За тэгээд бүгдээрэнд нь одоо эерэг зөв сайхан энэ сайхан нэвтрүүлэгт оролцоод ингээд үзэлтлээ ярилцж байгаа та бүхэндээ их баярлалаа. Тэгээд энэ сайхан нэвтрүүлгийг бас дамжуулж төмөөлөнд үргэж байгаа одоо Buddha Production-ийнхаа дахин талархлаа илэрхийлье. Баярлалаа тэгээд. За баярлалаа. Тэгээ өөрийнхөө одоо үйл ажиллагаа энэ одоо өнөөгийн нийгэмд ямар одоо сэтгэл сэдэлтэй байвал зохистой байх талаар сайхан зөвлөгөө, туршлагаасаа хуваалцсан танд баярал талархснаа илэрхийлье. За дараагийн манай зочин Ариуна гэж хүн байна. Та ховор хүн байна. Үзэгч олондоо зориулаад дээдийн ном айлдах юм уу? Ямар одоо үүрэгтэй оролцож байгаа вэ? За Монголынхаа бүх ард түмэндийн нойрын нэмэлтийг төвшүүлье. Тэгээ одоо манай энэ Вашингтонд байгаа буддист Монголын номын олон түмэн маань одоо бас энэ Монголын Buddha Production-ы одоо хамт олон бүгд нийлж одоо ингээм сайхан нэвтрүүлэг зохион байгуулж түнд өрн оролцуулж байгаа. Зөвхөн хуурмны хувьд одоо маш их баярлж байна. Тэгээд одоо бас энэ дээдийн номыг сонсож
Би бол одоо энгийн амьдралаас хурдан амьдрал руу шилжсэн юм хүн. Гэхдээ одоо 2004 онд ер нь яхаар өөрийн амьдрал одоо ингээд нөгөө их жаргалтай байсан амьдрал чи яхаар зовлон руу шилждэг. Ер нь одоо миний энэ бодол оюуханд юу байдгийг өөрийгөө яаж таньж мэдэх үү гэдэг үгнээс би одоо анх 2004 онд шашны дэд сургуулийн ичний ангид орж суралцаад тэр цаг мөчөөс хойш Америкийн нэгдсэн улсад одоо бас номын шугамар одоо очрон бурхны одоо номын тухай нэг 15 минутын ихтгэл тавихаар ингээд энэ Америкийн нэгдсэн улсад ирээд тэгээд ирсэн хугацаанд одоо дээдийн намын их олон одоо багш нартай учирч тэр олон багш нараас одоо дээдийн намыг одоо сонсох ам гэгээнээс нь чихэн гэгээн рүүгээ дамжуулан сонсож одоо ийм их сайхан номыг сонссныхаа үйлийг одоо бас өөрийн бие дээр болон өрөөл бусд сонирхож одоо өөрөө яаж одоо өөрийгөө өөрчлөх үү гэж бодож байгаа энэ хүмүүс бас зөх хэмжээнд нь одоо өөрийнх нь төвшөнд харуулад одоо таниулж мэдхийн төлөө өдөө хүртэл одоо ингээд явж байгаа нэгэн жирийн нэгэн одоо тийм эмгтэй хувраг хүн байна. Яа одоо энэ сайхан нэвтрүүлэгт өрн оролцуулж байгаа та бүхэндээ одоо энэ дээдийн номын багш нарынхаа альцсан энэ их сайхан номоос одоо амжуулан дурдъя гэж бодож байна. Тэгээ ногоон дархийн товч уншлага буюу ногоон дархийн 8 шат энэ уншлага байдаг. Тэгээд далаа багш маань үргэлж одоо хэлдэг. Та бүхэн үнэнхүү чин сэтгэлээс хамаг амьтанд одоо тусалж байгаарэ. Хэрвээ эс тусалж чадвал хорлол бүү үсгээрэй гэж одоо үргэлж айлддаг. Тэгээд одоо тэр айлдварыг та бүхэн маань болгоож тэгээ өсгтөр бас одоо сажаагийн тэмэн галчин тэмэн одоо сайхан дээдийн номуудыг айлтгахтаа бас хэлжсэн л да. Хэрвээ одоо энэ хэцүү нэрт өвчний үед та өөрөө одоо гарцаагүй ажлын нөхцөл байдлаас болоод одоо өвчин туссан бол өөрөө битээ шаналж зовоорой. Энэ бол миний төр зургийн одоо урд насны одоо нэгэн юм юу юм шүү. Одоо үүлийн үр юм шүү. Энэ үүлийн үрийг одоо гэтлэнд авж гинэ гэж одоо сэтгэлийн их хаттайгаар энэ өвчнийг даван туулах. Тэгээд одоо бусдтай сэтгэл урам хайрлах. Нэг одоо их хүн яаж өрөө хайрладгүй тэр сэтгэлээр одоо хамаг олонд тэгш сэтгэлээр одоо хамаг олныг бодох. Тийм сайхан сургаал өгдөг өсгтөр айлтсан. Тэгээд одоо энэ Будда продакшны хамт олон буддийн нийгэмлэгийн хамт олонны маань 10 цаам үйлсэн одоо 10 зүгтээ сайхан дэлгэрэх болтугай. Дээдийн номыг олон түмэнд хүртэж байгаа энэ их үйлс нь улам их авч болтугай гэж өөрөөлөж төвшүүлээд багш нарынхаа одоо аман гэгнээс дамжиж ирсэн энэ сайхан дархийн уншлагыг богино хэмжээгээр уншиж та бүхэн минь одоо энэ хүнд өвчний үед мөн дэлхий дээр оршиж байгаа их болсон 600 хамаг амьтанд бүгдэнд нь зориулж одоо чин сэтгэлээсээ багш нарынхаа энэ дамжлагыг дамжуулан дурдъя. Та бүхэн одоо өөрийн оюун нурмынхаараа болгоож авноо. За ингээд уншлага эхлэе. Санжаа чодон зөвдөн жавлело жинчуугар дуудагни жавсуучи даги чин соучиа дэдига доло панчор санжаан дууршо санжаа чодон зөвжи чогнла жинчуугар дуудагни жавсуучи даги чин соучиа дэдига доло панчор санжаан дууршо санжаа чодон зөвжи чогнла жинчуугар дуудагни жавсуучи Dagi hichin sirjiwa dediga dolo panchor sanjan durso simjan damje dewadan devi chudun damra jurje simjan damje tunnodan tunnochi judamra jurje simjan damje tunno midvi dewadan mi varvar jurje simjan damje nirun chudun adumre tanyamla naivar jurje simjan damje dewadan Devi Chudun Namra Jurje
심전 탐제 돈날던 돈날지도 담으로 줄지 심전 탐제 돈날 미디와 땅미 줄지 심전 탐제 니른저군나 담으로 위단 님라나 줄지 심전 탐제 대와 대위 조든 담으로 줄지 심전 탐제 돈날던 돈날지도 담으로 줄지 심전 탐제 돈날 미디와 땅미 줄지 심전 탐제 니른저 담으로 위단 님라나 줄지 Badalaya nechena dane chakula tushin otu mitwa ula jindu sanja pirlama tolma kharjo shikso so tatan tamichat wajin shavni patmala dute pama kunlai dolgotna tolma imlo chansalo Chaya chani chagni na chagchang chagjur jurwa o dagtang gunji gunze na jigwa gunle ye gujur ma ye diang si ma shi dang ganye nuwa ma jiwo dirni jewa kanje twa dehu chichi sotwar so Lama lagu yanda dambi lata gangiratn jadite sroatn to ranglan varjin ay dambi meje tamje trabde diwa tanje trabdo shinando tanje jimbo nitto jalwa jivo pragdo namje nirdu bani purvar churla Gila chiwa nitni Tojing sanje gompong tarto terto diye dugni dombar jimbo Danai vanam shanyin dowa Sowa dani tumba nitjang dawi rabdu solwa nitto Tatna tang taki servi Dugna tsongi nambar bande sanje shamba namlayango Nisung tutu ambor chutna Buddha dabani putung jusung Buddha dabani nurnum nitto Dodwa tamjede tawar churla Gegnam mejet sasur 정조르지. тэгээд тэгэхээр хамтдаа уншия. Монголоор уншивё би хамтдаа. Би явч урд насны сайн буйнын үрээр язгуурын лам танаа дахин золговоо. Ялангуяа идүүгээ агшин төдий үл хагцсан ямх тэр мэт хойнооч хагцалгүй болтугай. 8 аюудаас аврагч дарих доор мөргмүү Муу заяаны үдийг хаагч дарих доор мөргмүү Нирваны мөрийг үзүүлэгч дарих доор мөргмүү арга билгийг хослон барилдсан дарих доор мөргмүү цувралдаггүй амглан өгөгч дарих доор мөргмүү үлзий хөтгийн цогийг бадруулагч дарих доор мөргмүү эртнээс намайг даган барьсан тэр мэтээр идүүгээ чих нэгүсэнгүүгээ авран сойрхохдоо Геван диенурту да папагватулма тувчерна доа чичу малува диан салва котварасу Baksun шитан нару бусын шин Вегондо гужови чүнде Жалюндо толма жалве срачичи Жевцун гунце пилви дашиншо Janchu simbo rimbochi Majid banam jejurje Jeoni momit varya Qanna qandu pilvarsho
Angiro Vishan Hamter Pandenya Maidu Javina Jinra Sivdandan Sunjun Soi Show Srita Vartu Janju Migdevi Krishin Ras Teme Chimbu Ambu Chambi Tutu Malo Zamda Sanveda Vanjung Havi Sujin Hova Lusnda Vishavla Salwan Тэгээд энэ хамаг амьтнуудын зөвчний үед бас савсаар одоо мөнгөсөг үтсэн дээр хүмүүстэй зориулаад одоо нэгчингийн ерөөлийг үтээд юм байна. Эмахо онцор санжанава Фаяда 연로 순도 이제 dancer Gentu simbo rimbo chi maje 와제와난 제저제 와나무미타라야 와나건도 벨와라샤 전처 sem체 마제와난 제저제 제와나무미타라야 건도 벨와라샤 За тэгээд юу сансан сэтгэлийн бүтэж энэ хорвоо ертөнцид энэ хэцүү нэр төвчнийг даван туулах сэтгэлийн их хэрч хүчрэх ихтэй байгаарэ гэж хүсэн ерөөё. За баярлалаа. Сайхан дээдийн намбан айлтлаа. Их 9600 хамаг амтан түүн дундан энэ цэнхэр гараг дээр амьдарч байгаа нийт хүндрэлтнийхэн ариун линкийн төлөө сайн сайхны төлөө зориулсан дээдийн намбан их монгол хэлээрээ зааман одоо төвд хэлээр өрн альцсан таны буян даган баясаа. За ингээд өнөөдрийн манай Бүгдийн буянд бас даган баясаа. Дээдийн багш нарын буян даган баясаа. ярилцлагын одоо сүүлийн зочид Инкмаго таныг урьж байна. За та бүхнийхээ амдыг гэрье. Ер нь бол тэгэл яг ачир дээрээ бид бүхэнд яг юу хэрэгтэй байдаг гэхээр бүгдээрэнд нь анхаарал халамжил хэрэгтэй байдаг. Ерөөсөө хайр асрал. Тэрийг хүсдэггүй, тэрэн хэрэггүй тийм хүн гэж ерөөсөө нэгч байхгүй. Ямар ч хүч чадалтай, ямар ч эрхэмлэлтэй, ямар ч хүн байсан төр зур хэрэггүй юм шиг санагдавч хизээд хэрэгтэй байдаг. Яагаад гэвэл бид нар орчлонгийн дөрвөн далай, төрөх, өвдөх, өтлөх, үхэхийн дөрвөн далайд өөрийн эрхгүй л одоо тэр далайд живж явдаг. Тийм учраас одоо бие биендээ анхаарал халамж хандуулах, энээс илүү сайн өглөг, энээс илүү сайн ном, энээс илүү сайн эрдэм гэж ерөөсөө байхгүй. Тэгээд бид нар энд эерэг хандлагын тухай ярьж байна. Эерэг хандлага, сөрөг хандлага гэдэг бол их амархан шүү дээ. Сөрөг гэдэг бол ерөөсөө ялгаан дээрээ л ажиллаад байгаа. Хоорондынхаа нэг өчүүхэн ялгаан дээр л анхаарлаа төвлөрүүлчихээр тэгэл тэрэн дээрээ л дараад тэрний цаана юу вэ гэхэлэр үл мэдхэл байдаг. Ерөөсөө мэдхгүйгээс болоод тэр усч байгаа. Эерэг хандлага гэдэг бол нийтлэг байдаг, бүгдээрэнд нь байдаг, бүгдээрнийх нь ижилхэн хүсэл, ижилхэн одоо мөн чанар дээр анхаарлаа хандуулж байгаа болвол тэндээс эерэг л хандлага гарна. Тэгээ эерэг хандлага бол цаана юу вэ гэхэлэр бэлэг ухаан байдаг. Юмыг ойлгоцсон, юмны мөн чанарыг таньдсан тийм бэлэг ухаан, тэгээ сайхан сэтгэл явж идэг. Тэгэхээр эерэг сөрөг гэдэг хандлага бол цаанаар тийм логик хүчээр шалтгаантай. Тэгээд би одоо нэг олон юм ярих үедээ энэ жишээ болгоод энэ бурхны сайхан номыг сэтгэлээ засах яан сүрийн олон арга байна. Тэрэн дундаас энэ цар тахалтай холбосон ч холбоогүй бид нарыг нэг тэр нэг хиймэл нэг зохиомол тэгээд нэг тийм хэлбэртсэн тэр бүхэл одоо нэг ингээ онцгийн чухал биш тэр зан чанаруудаас минь
жинхэнэ мөн чанартай буу болгож нэг хүн чанар дээр нь татаж авчирдаг ганцхан зүйл бол ер нь эцэст үхэл. Тэгээ үхэл бол нэг хүн айгаад өгшээд байх юм биш. Тэр бүгд бол бид нар үхлийн талаар ямар ч мэдлэггүй тэрийг судлаагүй үзээгүйгийн улмаас л одоо ингээл нэг үхлийн тухай ярихад их амар юм ярьж байгаа юм шиг санагдаад ингээд итгэл дээ. Гэтэл энэ манай бурхны шашны бусдаас ялгарх шинжлэх ухаанаас илүү давжирж байгаа олон гол судалгатгын дотроос нь ерөөсөө үхлийн тухай судалгатгын бол маш их өндөр түвшинд хүрсэн юм судалгатгын байна. Тэгээ энэ талаар бодох ямар шаардлагагүй гэдэг гэхээр зэрэг хэрэв бид нар үхлийн талаар жоохон бодох юм бол бидний сайн сайхан чанар аривчжээдэг. Нөгөө хувиа бодох, амьдралыг үр ашиггүй өнгөрүүлэх, тэгээд одоо юу гэдгийг янз бүрийн өрсөлдөөн, хагаралдаан, туушралт хуваагдал ингээд идэг энэ бүгд маань одоо саарч идэг. Тэгээ бидний амьдрал утга учиртай, цаг хугацааг үр дүнтэй өнгөрүүлэх ийм сайн талууд гарч идэг. Бие биенийг энерги чарлах ийм сайн талууд гарч идэг учраас Бурхны номонд бол үхлийг маш их тийм арга ансанд, их чухал арга ансанд дандаа авч идэг. Эхний удаад одоо эхэн дунд адагт гэж ярьдаг да. Эхэнд бол хүнийг буйны зүгт сэтгэлийг хандуулдаг. Дунд бол хүнийг хичээнгүүд шамдуулж идэг. Эцэст бол бүр эцэстээ бол хүнийг гэгэрл түргдэг гэж байна шүү дээ. Тэгээд одоо эрэг сүрэг хандлал гэдэг чинь нөгөө хүний тэр бас танин мэдхүйтэй ийм шууд холбоотой байт юм байна. Тэгээд би өөрийнхөө нэг жижигхэн туршлагыг одоо ээж нартай эмэгтэйчүүдтэйгээ хуваалцъя гэж бодож байгаа. Тэгээ энэ туршлага маань нэг хариугүй жижигхэн боловч өөрийн сэтгэлд нэг тийм сайхан энерги хайрлах сэтгэлийг аривжуулаад байх шиг санагддгийн. Тэгээ тэр туршлагаас хуваалцъя гэж бодсон юм. Одоо бид нар ингээд цайны дээж өргөдгөө. Цайны дээж өргөх одоо бүр сүлдээ их өргөдөг болсон байна. Хүмүүс сонхороо өргөлөө барьлаа энтергээл яриад байдаг. Тэгээ дээж өргөхдөө бид нар ихэвчлэн яадаг вэ гэхээр нэг тийм юм гуйсан, хүссэн. Тэгээ ямар нэг хариу хүлээсэн, нэг юм гордсон ийм л аясаар л одоо жишээ нь одоо хангаад дэлх юм буян шиг хайрлаач ээ. Бид нарыг одоо тэгж ингэж хамгаалаач ээ гэх маягтай л ер нь өргөдөг. Тэгээ би Шантидева гэгэний бодисуудын явдалд орхон 10 дугаар бүлгийг бас харах дуртай л да. Тэгээ тэрийг харж байгаад энд бодсон. Бид нар ч дандаа ингээл авах гээд идэм байж тээ. Нэг дээж өргөсөн ч гэл нэг тэрийг ингээд нэг гордлогын үүднээс бид нар ерөөсөө ингээд үхийн сэтгэлээр ямыг ингээд хийж дадаагүй юм байна гэж одоо өөртөө нэг юм дээж өргөдөг үг зохиосон байхгүй юу. Тэгээ босдоос тусалж магадгүй гэж одоо тэр маань надад нэг ашиг тус өгөөд ашиг санагдаад идэг. Тэгээ би дээж өрхөрөө юу гэж хэлдэг гэхээр энэ миний өргөсөн цайны дээж өвдөж зовсонд эм болж хүргээ. Өлсөд цангасанд идэ болж хүргээ. Үнчиж ядарсанд хань нөхөр болж хүрээсэ гэдэг ингээ өргөдөг байхгүй. Тэгэхээр над өөрт их тийм ашиг тус өгөөд ашиг санагдаад идэг. Мэдээж тэр цайны дээжэр хинч хоолохгүй, тэр хинч эм болохгүй хиндэж яг бодит байдал дээрээ тусалахгүй. Гэхдээ бидний энэ нэг өвөр нэг ахыг хүсээд байдаг, нэг гордоод байдаг тэр сэтгэлийг бас ингээд ерөнд нь болоод тэрийг л эмчилж өгдөг юм байна л гэж хараад байна. Тэгэхээр Бурхны ном гэдэг бол ерөөсөө л дандаа өөрлөө чиглэсэн ийм сайхан юм байт юм байна. Тэгээд эцэст нь би юу нэг юм хэлээ да. Багш нар маань ингээл ван авшиг өгсөний дараа 4 өглөгийг бүү таслаарай гэж захиад байдаг. Тэгээд 4 өглөг гэж юу юм гэхэлэр номын өглөг, эдийн өглөг, тэгээ асархуйн өглөг, аюулгүйн өглөг. Тэгээ бид нар одоо бүгдээрээ энэ өөрт юу ямар чадвар байна, ямар мэдлэг байна, ямар давуу тал байна, тэгээ ямар эд зүйл байна, одоо чадах чинээгээрээ бүгдээ ингээ бүгдээрээ энэ 4 янзаар ингээ харилцсан биеиндээ ингээ өглөг өгөөд харилцсан биенийг асраад хайрлаад ингээ явах юм бол энэ цар тахал байтгаал энэ орчлонгийн далаа гэтлэн гээд байгаа шүү дээ тэр өөр чинь. Эцээц. Тэгээд энэ үнд жоохон дадад сураад тэгээд дээр нь бас нэг хэлэх юм түрүүний бямба бас дурдчлаа энэ шашин хооронд ийм нэгдлгээд эцээц ер нь энэ орчлонгийн зовлон тэр өхөл өвчнгийн өмнө бол бидний тэр нэг миний үзэл бодол, миний шашин шүтлэг, миний багш, миний бурхан гэдэг байгаа юм чинь ер нь бол яг л үүндээ хэлбэртлэл байд юм байл л дээ. Тэгээ хэрвээ бид нар яг л өвчнөд өвөлтөд тулаад ирэх юм бол бидний мөн чанар ерөөсөө яг адилхан далаа агшилдэг шин. Ингээд таныг ингээд чимхээд авах юм бол буддист хүнийг өөрөөр өвдөөд христиан хүнийг өөрөөр өвдөн гэж ерөөсөө байхгүй. Ягаад гэвэл тэр чинь цаана мөн чанар нь угаасаа нэг юм чинь. Хэрвээ тийм угийн мөн чанар нэг биш байдаг бол тэртээ тэргүй тэр зөрчил тулдаан бол зайлшгүй гарна. Ягаад гэвэл цаана тийм шалтгаан байгаа.
Гэтэл тийм шалтгаан байхгүй бидний угийн мөн чанар, хүний мөн чанар ч угаасаа нэг юм чин тэн дээр бол одоо яагаад юм байхгүй. Одоо ингээ бурхан машин дүүц өдр болох гэж чинь манайхан яг тэ нөхөд турш дуртай усад чинь энэ буддистууд нэг өдөр амрах гэдэг ингээд бүү юм болоод идэг. Энд чинь тийм биш шүү дээ. Энд чинь ерөөсөө бүгдээрээ л бидний бүгдийн л одоо үндсэн мөн чанарын баярл гэсэн үг шүү дээ. Би нэг ингээд хайрлж нэрээ. Бид нар ингээ мусламуудыг Наврусын баяр тэмдэглээл тэгэл нөгөө нэг мацаг барьдаг сар энтрүүлдэг шүү. Тэгээд тэд нарыг хизээч тийм хийгээд ийн гэж ярьдгүй шүү дээ. Тэгэл адилхан баяр хүргээл христиануудыгаа тэгэл Крисмсийн баяраа тэмдэглэж яхад нь адилхан баярлал нэг өөрийн баяр болж байгаа юм шиг ингээл биендээ минь түргээл идэж байгаа л ингээл сайн найрлж амархан амраал зугаалхан ингээл өнгөрдөг шүү дээ. Тэгэхээр энэ дээр одоо би монголчуудаа бас тийм нэг бидний одоо нэг зан чанар юм байлгүй те. Тэгээд болов би нэг муулцгаад доош нь оруулж гад нэгэнтэйг ингээд өрсөлдөхөд байдаг энийг нэг болчихвол яасан бэ? Ингээд бид нар ч одоо бас хэцүү цаг үед тулчлаа шүү дээ. Энд ч одоо тэгээд ах юм байхгүй болчлоо гэж хэлмээр байна. Тэгээд тэр дөрвөн өвлгийг бүгдээрээ харилцан таслахгүй ингээд би энд анхаарал халамж. Ягаад бид нар анхаарал халамжийг мартчихад байдаг гэхээр айгүй завгүй амьдэрдэг. Тэгээ завгүй гэдэг байгаа юм яг ингээд тодорхой ажиллах юм бол ер нь л самуурл гэдэг байхгүй ихэнх 90% нь ер нь самуурл та. Тэгээд завгүй гэдэг байгаа чинь нэг өсний бас нэг сэтгцэн л нэг асуудал болчиход байгаа шүү дээ. Яг сайн ингээд шинжээ тарах юм бол тэгээд тэр завгүйг нь ямар хортой нөхлөр бидний хамгийн чухал гол анхаарах ёстой юмнаас мань ингээд холдуулаа тэрнээс нь ингээд зайтай болгоод идэг. Тэгэхээр энэ бурхны номын дээр бясалгал янз бүрийн 10 ухаан чи юун дээр эцэс төрж ийн гэхэлэр бид нар нэг пауз аваад жоохон зогсолт хийгээд тэгээд нэг хэдэн секунд минутанд ингээд өөрийгөө ажиглаад тэгээ орчин тойрны ажиглаад нэг ийм чөлөө нэг тийм пауз өгдөгтөл учир байгаа шүү. Бид нар одоо ингээд хүнтэй ингээд удамжаар зурна ямар машин унж ямар хувцас өмсч тэрэн дээр л нүд тусгаас биш. Ер нь баг хүний нүд рүү хараад царайг нь хараад тэр хүний сэтгэл ямар шүү байгаа л гэж ер нь ажигладаг хүн бол ер нь бас тийм илүү байх шиг байна. Тэгээ яг үүндээ хичнээн одоо муу дорой хичнээн одоо бүтэлгүй нөхөрч байсан ч гэсэн ингээ сайн царайг нь хараад нүдрөө харах юм бол хичнээн тийм өрөвдмөр хичнээн хайрламар тийм л өгдөг. Тэгэхээр бүгдээрээ би энд нэг хайр халамж хандуулъя. Асрал хайр гэдэг юм чинь ерөөсөө хэрэггүй амьтан амьд амьтан гэж нэг ч алгаа. Тэгэхээр туйлын эцсийн бүгдээрнийх нь нийтлэг тэр түгээмэл мөн чанар руугаа л илүү анхаарья. 7 огш хэлдэг шүү дээ. Бид нар нэг ялгаан дээр анхаарад ялгаан дээр төвлөрөөд байгаа учраас ингээд энэ янз бүрийн проблем тасрахгүй байна. Хэрвээ бид нар ингээд нийтлэг чанар дээр анхаарах юм бол бидний тэр асуудал бол өөрөөсөө өөрөө замхраад алга болчихно. Тэгэхээр бид нар адил төстэй талууд дээрээ нэгэн ижил хүсэл зорилго дээрээ нэгэн ижил мөн чанар дээрээ илүү анхаарья гэдэг. За баярлалаа та бүхэндээ. Одоо манайхан сайхан ерөөл хэлэх баха. За баярлалаа. За Ахмад хүний хувьд, Монгол хүний хувьд, Бурхны шинтэн хүний хувьд сайхан дээдийн номын айлдвар, дээдсийн айлдвар сургаалаас иш татаж сайхан айлдвараар айлдсан танд баярлалаа. Тэгэхээр өнөөдрийн бидний хандлага ямар байх вэ гэдэг ер нь чухал. Ер нь бол одоо бид бүхэн хэдий чинээ эерэг хандлагатай байна. Биднээс гарах үйл төдий чинээ эерэг байх учраас эерэг үйлийг үлдэнэ гэдэг бол орчиндоо төдийгүй нийт тусгай юм хүмүүнлэгийн одоо ажил болно. Тийм учраас за уучлаарай мика хаах. За хаачлаа. Тийм учраас энэ тал дээр бол одоо үзэгч олон маань сайхан сэтгэлийн одоо сэтэл авсан байхаа гэж ингэж найдаж байна. Баярлалаа танд. За ингээд өнөөдрийн бидний хөтөлбөр ёсоор төгсгөлийн ерөөлөн өргөөд энэ удаагийн энэхүү эерэг хандлага эрүүл байхын үндэс аяны ярилцлага маань өндөрлөнөө. Алсын Америк оронд одоо олон монголчууд бий дунджаар 30-аад мянган монгол хүн одоо тэнд амьдарч байгаа гэсэн юм тоо байдаг. Тэгэхээр энэ олон хүнийг төлөөлөл болж их нутагтаа суугаа монголчуудаа болоод дэлхийн өнцөг улам бүрт суугаа илгэнэх дахин дүүстэй Монголын уламжлалт шашин соёл зан үйлийн тухай сэтгэлэн хэрхэн эерэг байлгахын тухай бусдад туслахын одоо гайхамшиг асрал инэрлийн сэтгэлийн одоо мөн чанарыг дэлгэрэнгүй сайхан өөрийнхөө одоо жишээгээр татаж ярьсан та бүхэндээ баярлалаа. Ингээд ерөөлөн одоо ган хуйггаа бод сэтгэлийн ерөөлийг айлдах юм байна. За баярлалаа. Өнөөдөр одоо үнэхээр бас сайхан санагдаж байна. Ингээд та бүхнийхээ ойр тосноо цар тахалгээд бүгдээрнтэй нуулзалтаагүй тэгээд ингээд сайхан нөрцраад
сайхан сургаал одоо багш нарын те гүн сайхан энэ мэдлэгийг өөрснийхөө ажил амьдралаар яаж татуулж хөвшүүлж байгаа. Ингээд энэ талаар одоо энгийн одоо шавь сургалтанд оролцдог. Бид нар одоо ингээд санаа бодлоо чөлөөтэй солилцохоор бас их сонирхолтой сайхан байна. Тус хүрнээл одоо доктор тэмтэн судлаач энэ сайхан та бүхний минь одоо энэ сайхан буян даган баясаа. Үнэхээр сайхан байна. Бид нарын энэ бас ярьж хийсэн бас түмэн олон ач тусаа өгөөд ингээд бас нэг шалтгаан одоо энэс бас санал сэтэл авч ингэж ажил амьдралдаа хэрэгжүүлвэл одоо бидний бас ингээд нэг цаг заваар зарцуулан санаа бодлоо солилцож байгаагийн үр дүн гарах байхаа гэж бодож байна. За энэ сайхан арга хэмжээг зохион байгуулж одоо түмэн олонд хүргэж байгаа Buddha Production одоо гүрсэттэй бас дахин талархснаа илэрхийлье. Энд оролцсон одоо Вашингтон DC хот орчмын буддист community-гийн хамт олон та нартаа бас маш их баярлалаа. Үнийг сонсож одоо суугаа одоо ингээд бас үзэгчид сонсогч нартай бас одоо ингээд хорвоо ертөнцийн хамаг амгалан сайн сайхан бүхний хүсэн өрөөгөөд одоо энэ ярилцлага өндөрлөөд одоо нэг сайхан өнөөдрийн ярьсан бүх буйнаа одоо ерөөл болгон одоо ингээд залбирал өргөё гэж бодсоож байна. Ингээд бүгдээр хамтдаа одоо энэ сайхан ерөөлөг мэдцгаая. За эрдийн дээд бодийн сэтгэл төрөөгийн нэгэнд нь төрөх болтугай. Төрсөн нэгнийх нь эс төрөөтөж улам дээшээ аривдах болтугай. Сайн явдлын ерөөлийг тавьснаар сая бидний хураасан буйнаар амтэн бүгдийн ерөөл буян агшин төдийд биелэх болтугай. Зорь сайн явдлыг жирөөснөөр зол буян хязгааргүй дэлгэрээд зовлонгийн далай живсэн амтд сөгс амгаланд авдийн орныг олдгой гэдэг энэ сайхан ерөөлөөр одоо өнөөдрийнхээ ярилцлагыг өндөрлөё. Та бүхний минь юу сансан хэрэг бүхэн сэтгэгчлэн бүтэж одоо энэ сар тахалтай хүнд хэцүү байгаа үед хэдий хөл хорионд гэртээ байгаа ч гэсэн одоо энэ сайхан буян номын сургаалдаа шамдаж одоо эрүүл их саруул сайхан байж одоо их болсон 6 зүйлийн хам гэмтний төсөнд тулд одоо ингээд бие сэтгэлээ зориулж одоо энэ хичээн одоо өөрсдийгөө болгооч одоо энэ сайханд зориулцгаацгаажаа гэсэн тийм сайхан уриалгаар энэ өнөөдрийнхээ ярилцлагыг өндөрлөё. Бүгдээрэнд нь баярлалаа. За та бүхэнд баярлалаа. Америк нэгдсэн улсын одоо DC орчны буддист нийгэмлэгийн гишүүд өдөш нэгнэгт Монгол туурхтан зон олондоо зориулаад энэхүү дэлхийн нийтийн хамарсан хүнд цар тахлын үед сэтгэлэн хэрхэн эерэг байлгах талаар өөрсдийн одоо амьдрал дээрх бод жишээ хийгээд судалгааны одоо эрдэмтэн судлаачид маань бас судалгааны ажлаасаа төлөвлөсөн сайхан өргөн дэлгэр ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна. Та бүхнийхэн одоо эерэг хандлага түгээсэн хүмүүний амьдралын хамгийн одоо нарийн нандин гар зөөд болсон дотоод сэтгэлийн амар амгалан руу зорчих тэр замыг илүү тодтогсон энэ сайхан үдшийн хамт өнгөрүүлсэн та бүхэнд баярал талархснаа илэрхийлээд та бүхний буян даган баясаад өнөө удаагийн одоо ярилцлагыг нь хүрээд жаргаж байна. Бүгдээрээ илгээрээ ирүүлэг төрлөөрөө төвшин сайхан энэ одоо хүнд хэцүү цаг үеийг туулж элэг нэг дахин дуустайгийн учран зологохын үлзээтэй сайхан ирүүлэг мөн одоо та бүхэнд давхар өргөн барья. Баярлалаа. За баярлалаа. За Buddha Production баярлалаа. Монголчуудаа баярлалаа.